Сайн байцгаана хүүхдүүд. 2 дугаар хичээлийнхэн гэрийн даалгаврыг яаж хийх вэ гэж багш нь таадтаа юу яая. За тэгэхээр дээд цэгийн 2 прогц болон дээд цэгийн 3 прогц маань энд өгөгдсөн байна тийм ээ. За тэгэхээр бүгдээрээ эндээс дээд цэгийн 2 прогцоос x тэнхлэг рүү dx байна гэдэг бичиж байгаа. За dx. За дараа нь дээд цэгийн dx-ийг dz-тэй холбочиж юу үүсдэг вүлээ? Дээд цэгийн 2 прогц үүсдэг учраас dz-ийн маань өгөгдөл энд байх нэ. За харин дээд цэгийн 3 прогцоос y тэнхлэг рүү за энэ дээр хасах утга руу авч байгаа шүү. Y нь хасах байна гэж ойлгох нь байна. За хасах утга руу авлаа. Тэгэхээр энэ дээр юу үүсэж байна? dy үүсэж байгаа. За dy үүслээ. dy-гээсээ бид нар нөгөө хасах утга руу энэ ийшээгээ болох юм бол d нэмэх утга болно y-ийн тийм ээ. Тэгэхээр гортгоороо яах ёстой хэдүүлээ. Гортгоо энэ тааруулаад dy-гээ холбох нь байна. За dy-ийн утга маань энд ирээд энэ дээр dy үүсэж байна. Тэгэхээр бүгдээрээ энэ дээр dy-гээ бичих нь. За dy-гээсээ dx-тэй холбосноо d1-ийг олох гэдэг ш бид нар d1-ийг. За тэгэхээр багшны шугамаа тавилаа. Энд юу үүсэж байгаа? dy маань үүсэж байгаа. За энийг харах нь байна. За тэгэхээр d1 маань болохоор энд үүсэж байна. За энд үүсэж байна гэдгийг харна тийм. dx dy-ийг холбосноор d1 үүсэж байгаа. За тэгэхээр энэ дээр яаж байгаа вэ гэхээр y утга маань болохоор хэвтэй автгаа маань ийшээ дээшээ эргэж байгаа тэр зүйл байна. За мөн хажуугийн автгаа маань болохоор z тэнхлэгийн эсрэг эргэж байгаа. За тэгэхээр энэ дээр бидний юу маань юу болж байгаа юм бэ? Огтол маань хэдгээр октантад байрлаж байгаа юм бэ гэхээр 2 дугаар октантад байрлаж байна. За ойлгомжтой ах гэж бодоод дараагийн бодлого руу орё. За 2 дугаар октантад болохоор өгөгдлөө өгөгдсөн байна тийм ээ. За мөн эпүрийг ажиглаад хэдгээр октантад байрлаж байгааг болно. За тэгэхээр эндээс хэдүүлээ яах юм бэ гэхээр c-ийн 2 прогцоос мэдээж юу үүсэх юм? c-ийн cx болон cz үүснэ. За тэрийг ажиглах нь тийм ээ. cx үүсэх нь байна. За энд cx үүслээ. Харин энд cz үүснэ. cz cx хоёр холбогдсноороо z тэнхлэгийн c нүүрний прогц үүснэ. За тэгэхээр нүүрний прогц маань энд гарах нь. За тэгэхээр эндээс харахаар z утга маань доошоо учраас хасах байх нэ гэдгийг анзаарах нь байна. За одоо z-ийг c-тэй холбосноороо юу үүсдэг вүлээ? c-ийн 3 прогц үүсдэг. За тэгэхээр энд c байх нэ. За эндээс харахад мөн адил y утга нь хасах байх гэдэг тийм ээ. За одоо гортгоороо бид нар яах юм? Y утгаа хасах утга руу зурж өгөх нь байна. За c-гээсээ cx-тэй холбосно нь c-ийн 1 прогц үүснэ. За гэж харна. За c-ийн c маань энд ирж байгаа гэдгийг харна тийм ээ хүүхдүүд ээ. За одоо болохоор
BC-ийн 1 период энд үсэж байгаа. За энд үсэж байгаа юм байна гэдгийг харах нь шүү. За тэгэхээр энэ маань хэвтэй автгай маань x нь нэмэх, y нь хасах, z нь хасах гэдэг утгатай болж байна. Үгүй найз. Z маань энд ороогүй шүү. Тэгэхээр энэ маань 3 дугаар октантад байрлаж байна гэсэн үг. За байж байгаарэ. 3 дугаар октантад байрлаж байна. За одоо тэгвэл бүгдээрээ дараагийнхаа бодлогыг харъя. BC-ийн 2 периодынд байх нь байна. За тэгэхээр BC-ийн 2 период маань энд, BC-ийн 3 период маань энд байх нэ. За эндээс бид нар яах юм? BX болон BZ-ийг болох нь шүү. BC-ийн 2 периодоос за энэ дээр BX байх нь байна тийм ээ. За тэгэхээр BX-ийн утга нэмэх байх нэ. За харин BZ-ийн утга маань хасах байх гэдэг шүү дээ. BZ B2 гэхэлэр хасах утгатай байх нэ. За дараа нь BZ BY2-ыг холбосноор юу гэдэг вүлээ? BZ-ийн 3 период үүсэж байгаа учраас BY маань энд байх нь. За BY маань нэмэх утгатай байх нь байна гэж харагдаж байна. За нэмэх утгатай учраас BY маань 3 дохиороо бид нар яах ёстой вэ? Тухайн периодоо BY-гээсээ доош нь буулгаж өгнө. За энд муу адил BY үүсэж байгаа. За энд муу адил BY үүсэж байна. За эндээсээ бид нар яах юм? 3 дохиороо шугамаараа толбох үлээ. BX-тэй холбосноор BC-ийн 1 период үүсэх ёстой. Энд юу үүсэх вүлээ? BC-ийн 1 период үүснэ. За тэгэхээр энэ маань хэвтэй автгай маань X тэмдгийн дагуу ирэхээр доор ирж байна. За мөн нүгний автгайтай доор байгаа хажуугийн автгай маань яасан бэ? Z тэмдгийн эсрэг ирэхээр энэ талтай гарч байна. Тэгэхээр энэ маань 4 дугаар октант байх нэ. За 4 дугаар октант байх нэ. За та хэд маань ингэж гэрийн даалгавраа хийгээд илгээгээрэй. Баярлалаа. Баяртай.